За энэ удаа үн цэн гэдэг үгийн тайлбарыг хийж өгье. За тэгэхээр үн цэнийг бас хоёр янзаар бичээд байдаг. За тэгвэл зөв хэлбэр нь үн цэн буюу ардталтаа ээгүй. Харин буруу хэлбэр нь энд бичсэн байна. Үн цэн гэж ингэж хэвчлээ алдаж үчдэг. Тэгвэл яагаад вэ гэдгийг энэ доор тайлбарласан байна. За энэ цэн гэдэг үг маань яг үн цэн гэхэд орж байгаа энэ цэн гэдэг үг маань өөрөө жинхэнэ нэр буюу хүндийн нэг чимжүүр байгаа. Жишээлбэл алтны цэн гэж ярьдаг. За мөн хоёр цэн бүгч ч юм уу дээр үед ингэж одоо ном зохиол орсон байдаг байна. Тэгэхээр энэ бол одоо нэг хэмжүү. Тэгээд үн цэн гэдэг үндсэн үг нь өөрөө эрх юм чухал гэсэн утгатай байгаа шүү дээ. Тийм учраас үн цэн гэж бичих нь. Харин буруу хэлбэрийг нь тайлбарлах юм бол энэ цэн гэж бичсэн байгаа. Энэ цэн гэдэг үг нь өөрөө үйл үг буюу хянах гэсэн утгатай байгаа. За тэгвэл энэ цэн гэдэг үгсийг доор үйл үг болгоод харъя л да. Тэгвэл цэн гэдэг үг нь өөрөө цэгнэх гэдэг үйл үг болох буюу жаа гэсэн. Тэгэхээр цэгнүр хэмжүүрээр хэмжих, цэгнэж бодох гэсэн утгатай үйл үг болж байгаа юм л да. Тэгэхээр хоршоо үгэн дээр нь холбоо үгээр харах юм бол дүгнэж цэгнэх гэдэг одоо гэж хэрэгжилж болно гэсэн үг. Энэ нь одоо дүнг бодож хэрэгхээ шийдэх гэсэн утгатай. Буюу ер нь бол дүгнэх гэсэн утгатай болж байгаа нь. За харин энэ цэнэх гэдэг үйл үг маань өөрөө ажил үйлд урьдаас хаширлаж болгоомжлох гэсэн утгатай. Тэгвэл үгээ цэнэх гэж ярьдаг. Энэ нь үгээ болгоомжлоорой. Үгээ болгоомжлох гэсэн утгатай. Тэгвэл энийг ихэвчлэн ярина л гэхдээ үгээ цэнээрээ гэж хэлдэг бол энэ үгээ болгоомжлоорой гэж хэлж болно гэсэн үг. Нөгөөтэйгүр үгээ цэгнээрээ гэж бас одоо ярьж болно гэсэн үг. Гэхдээ энэ хоёрын утга маань өөр болчихж байгаа. Хэрвээ үгээ цэгнээрээ гэх юм бол ер нь бол үгээ нэг дүгнээрээ, дүгнэж бодоорой гэсэн үг. Харин үгээ цэнээрээ буюу энэ маань үгээ болгоомжлоорой гэсэн юм хаширсан утгатай байх нь. Гэвч ярианд ихэвчлэн яг үндсэн утгаараа хэрэглэдэг нь бол энэ цэнэх, үгээ цэнэх буюу үгээ хянах, үгээ болгоомжлох гэсэн утгаар хэрэглэгддэг шүү хүмүүсээ. За тэгэхээр энэ удаа үн цэн гэдэг үгийн зөв бурууг ялгаж өглөө. Тэгэхээр цаашдаа битгий ингэж үчээрэй. Энэ бол буруу шүү. Харин зөв хэлбэр нь үн цэн юм аа.